сайн байцгаана уу. Тэгээд Солонгосын Инчоны сонгосны бодлоос миний би яг одоо та бүхэнд мэдчилж байна. Тэгээд Солонгосын Инчоны сонгосны бодлол шинэ жилийнхаа чимэглэлийг хийгээд эхэлсэн маш үзэсгэлэнтэй байна. Дотор нь явхад маш олон хүмүүс янз бүрийн шинэ жилийн чимэглэлийн урд зураг авахгүйж, зураг татуулж байна. За миний нэг үзүүлэх гээд байгаа зүйл бол яг одоо миний ард харагдаж байгаа энэ хүү Макдоналдс байна. Макдоналдс бол бүх гадагшаа явдаг үзэгчд маань бол гадуур явахдаа гадагшаа аяллаар явахдаа бол ороод гарах дуртай байдаг байх гэж бодож байна л да. За харин хэд хоногийн өмнө 12 сарын 11-12 нэг үеэр Монголд бол Макдоналдс ирлээ гэсэн мэдээлэл цацагдсан юм байна. Би бол одоо өнөөдөрхөн л сайтнаас интернетээс олж мэдлээ. За тэгээд энэхүү мэдээллийг бол зохион байгуулалтаагаар HT Монгол телевизийнхэн цацсан гэж байна. За тэгээд яагаад яг энэхүү аргыг хэрэглэж цацсныг би бол сайн нарийн ширийн учрыг нь мэдэхгүй байна. Гэхдээ бас л муухай юм да тий. Адил мэрэгчлэлт нэгт хэвлэл мэдээллийн салбарынхныгаа ингэж байна гэдэг бол маш муухай асуудал юм болов гэж бодож байна. Макдоналдсд бол гадагшаа төтгшөө их явдаг үзэгчд маань бол их орох дуртай байдаг учраас Монголд ирж байгаа сургаар бол маш олон ард иргэд маань их баяртайгаар тэрхүү мэдээллийг уншиж үзэж байсан байх гэж бодож байна. Харин тэгээд энэ нь бол HT Монгол телевизийн явуургүй зүйл байсан гэдгийг сонссон мэдсэн хүмүүс маань баг зэрэг сэтгэл нь гонсоосон болов уу гэж би хувьдаа бодож байна. Энэ зүйл дээр энэ тал дээр би давхар юу ярих гэдэг вэ гэхээр HT Монгол телевизийнхэн мэргэжил нэгт одоо телевизүүдэд мэдээлэлээ яагаад ингэж байгаа юм бэ? Өөрсдөө ядаж зөв зүйлийг гаргаж нийтлдэг болчоод ингэсэн дээр юм болов. Учир нь одоо жишээ нь нэр хугарахаар яс хугар гэж нэвтрүүлэг байдаг. Ядгалч л одоо энэхүү нэвтрүүлэг маань бол би хувьдаа боддгийг миний яг өөрийн бэлтгэн хүрээдэг сенсац нэвтрүүлгийг нэрийн л өөрчилсөн болохоос биш баг адилхан нэг утга санаагаар хийдгээ гэж бодож байна. Зарим нэг хүмүүс маань үзэгчд маань ч гэсэн ерөөхдөө хэлдэг л дээ. Яг чиний сенсац нэвтрүүлгийн чинь дуурайгаад байна. Нэр нь л өөр болохоос биш нэр хугарахаас хугар гэсэн нэрийг өгөөл хийж байгаа болохоос яг чинийхтэй адилхан сайтуудаар гарсан мэдээллийг одоо үнэн үү худлаа юу гэж асуудаг гэж. Энэ бол яг харахгүй манай үзэгчтэй ард түмэнтэй ард иргэд маань сенсац нэвтрүүлгийн үзэгчтэй бол санал нийлэх байх гэж бодож байна. За ядаж л өөрсдөө санаачлаад шинэ содон мэдээ нэвтрүүлгийг одоо чэд бас мэргэжил нэгнийгээ муулаач ийм зүйл алхам хийгээч гэж хэлмээр байна. За тэгээд хэрвээ та бүхэн мэдээж үүнийг дэмжиж байвал за тэгээд үнэхээр сенсац нэвтрүүлгийг нэг ухаар яс сугар нэвтрүүлэг нэрийг өөрчилсөн болохоос дуураас нэг дэмжиж байвал шеэр за мөн лайк дараарай. За баярлалаа та бүхэндээ. Удахгүй Монголд арчлаа.